За юуны өмнө худалдаа хөгжлийн банкны тамт болондоо болон худалдаа хөгжлийн банктай харилцдаг Монгол орны үнцэг улам цугаа харилцагч нарт нь одоо 35 жилийн баярын хүргье. Монголын банк санхүүгийн салбарын одоо толгой буюу хамгийн шилдэг банк гэж худалдаа хөгжлийн банкыг би хувьдаа үнэлдэг. За манай компанийн хувьд өнгөрсөн 2019 оноос эхлээд Бахын Сувцад компани иж бүрэн шинжилгээ ажлуудаа хийгээд одоо ер нь төгсгөл дээр ирж байна. Иргэжил манай түүхт 80 жилийн болно. 80 жилийн өмнө буюу одоо Бахын Сувцад компани иж бүрэн шинжилгээ ажлууд хийж байгаа. За энийг хийхдээ Австрийн Берсласка гэж компани тоног төхөөрөмж техник эдийн засгийн зураг төслийн тусламжтайгаар энэ ажлуудыг гүйцэтгэж байгаа. За мөн хөрөнгө санхүүгийн хувьд мэдээж бид нар одоо 35 жил тасралтгүй өдөр болгон хамтран ажиллаж байгаа худалдаа хөгжлийн банкныхаа тодорхой их үүсрүүд санхүүгийн одоо дэмжлэгтэйгээр энэ ажлуудыг хийж байна. За бидний хувьд яг одоогийн байдлаар бол маханглан боловсруулах үйлдвэрийг 100% шинжилсэн байна. За мөн боловсруулах үйлдвэр буюу хям консервийн үйлдвэрээ 100% шинжилсэн байна. Яг одоо бид нар шинэ агуулгын төслүүдэд Америкийн хөргөөртэй одоо хас 20 градусын шинэ стандартын зөөрийг барьж дуусгаж байна. Энэ маань 2026 онд иж бүрэн ажилтнанд орно. Тэгэхээр бидний зорилт ажлууд үндсэндээ эрхчлэлийн хавар гэхэд шутрах шинжтэй байна да. Хөгжлийн банктай хамтарч ажиллаж байгаа хугацаанд за хичнээн төслүүдээр одоо санхүүжилтийг авч хамтарч ажиллаж байгаа байна. За одоогоос 35 жилийн өмнө худалдаа хөгжлийн банк байгуулагдсан тэр өдрөөс одоо өнөөдөр хүртэл энэ банктай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр энэ хугацаанд хэрэгжүүлсэн одоо маш олон төслүүд, маш олон шинжилтүүд байж байгаа. Зүгээр яг нэг онцлог нь юу гэхээр Махын бүсгүүд салбартаа одоо хамгийн ууган, хамгийн анхдагч компани. Тэр утгаараа нэвтрүүлж байгаа техник, технологи энэ бүгд бол дандаа анхдагчд байдаг. Тэгээд нэг бахархалтай зүйл нь энэ анхдагч болгоныг одоо манай худалдаа хөгжлийн банк санхүүжүүлж энэ гүйлгээн дээр хамтын хөрөнгө оруулалтын дээр бол ажиллаж байдаг. За бид нар бол яг ойролт орнуудын улсуудтай за мөн Австри, Герман гэдэг Европын хэд хэдэн улсуудтай өндөр дүнгийн худалдаа арилжаануудыг хийдэг. Тоног төхөөрөмжийн болон бүтээгдэхүүн экспортын чиглэлээр энэ болгонд бол бидний одоо банкны баталгаануудыг гаргаж гэрээ хэлцлүүдээр найдвартай хамтрагч нь бол худалдаа хөгжил байж чадсан. Онцлогод бол ийм л юмнууд байна. За худалдаа хөгжлийн банкны дөнгөж сая дурдсанчлан за 3 дахь удаагийн үзүүлэлтээр харахад бол нийт актив хөрөнгө нь бол за бараг 16 орчим их найдар бол төгсөн гэж байна. Тэр энэ банкны салбар өөрөө сая хөрөнгөний зах зээл дээр IPO хийгээд гарсантай зэрэгцээ олон нийтэд нээлттэй болсноос хойш бол за хөрөнгөний хэмжээ нь нэлээдгүй өссөн, үүнтэй зэрэгцээд бас зээлийн хүртээмжтэй байдал ч гэсэн нэмэгдээд ирсэн байгаа. Ер нь дотоодын арилжааны банкнуудыг хөрөнгө нь нэмэгдээд ирээд зээлийн хүртээмж нэмэгдснээр дотоодын бизнес эрхэлж байгаа энэ томоохон замын бэкс зэрэг компаниудын хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бизнесээ бас өсгөх хэр дэмжлэг болж байна гэж таарж байгаа байна. Энд одоо 2-3 зүйл мэдээлж чинь нэгдүгээр худалдаа хөгжлийн банкны өөрийн одоо энэ актив буюу хүчин чадлууд нэмэгдсэн маш чухал. Хоёрдугаарх нь хүнсний хувьсгал гэж одоо хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын засгийн газар, ерөнхийлөгчийн хамгаалалт газар зэрэг байгууллагуудаас санхүүжүүлсэн одоо хүнсний хувьсгалын хүрээний зээлүүдэд бид нар хүн хамрагдаж байна. За мөн угаасаа одоо энэ мах бэлтгэл, улаан буудайч гэдэг юм энэ улсын намар болон хийгдэг ажлуудаас бас энэ зээл санхүүжилтүүд хамтарч орж ирдэг. Тэгэхээр энэ бол хүртээмжүүд бол илүү сайжирч байгаа. Зөвхөн одоо нэг их усүртэй ч юм уу нэг төрөлтэй байсан бол өнөөдөр бид нэр бас гадны зээлүүдийг дамжуулагч банк хэлбэрээр авч байна. Энэ бол бас нэг хөгжлийн нэг хэлбэр баг тийм. 2025 оны 4-р улирлын төлөвийг ер нь хэрхэн харж байна? Бахын Бэкс компани үйл ажиллагаанд тулгуурлаа харахад магадгүй экспортын зах зээл эрчимжих төлөвтэй байна уу? Дотоодын бизнесийн орчныг та хэрхэн үнэлж байна? Яг бид нэр үндсэн хоёр төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын зах зээл дээр өдөр тутмын бүтээгдэхүүн гаргахаас гадна одоо экспортын чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг. Энэ бол удирдлагын шин чанартай. Ингээд нэг 25 оны сүүлийн үйлдвэрлэл гэхэд бол энэ ажлууд шувтардаг. Жил болгоны одоо 12 сарын 20-нд. За энэ жилийн үед бол экспорт ойролт орнуудын улсууд руу Азербайджан, Иран гэх ойролт орнуудын зарим улсууд руу бол аюул өндөр дүнгээр экспортууд хийгдэж байна. За мөн урд турш маань бас Японы махан дээр, Дулааны аргын махан дээр экспортууд бас харьцангуй өндөр байна. Тийм учраас энэ жилийн төгсгөл бидний хувьд боломжийн сайхан өндөрлөх болов уу гэсэн хүлээлттэй байна.